Сайн мэцхан уу мөнгөлнөөс уухта тавтай морил Serand Kiss киноныхоо part 3-ыг ярьж өгөхөөр бэлэн болсон байна. Ингээд лайк болон subscribe-а дарсан хүмүүс маань кинонд ойртон суугаарай. Кино маань Хан Соло машин цугаад явчихсан өдөр болсон үйл явдлаа бодох ба надаас юу мэдхийг хүсэж байгаа юм бэ гэсэн өөсөг мөрдөгч чамайг мэдхийг хүсэж байна гэж хэлснээр бодон гэрлүүгээ явж орно. Үүнийг нь өөсөг мөрдөгч машин дотроос хараа сууж байдаг. Тэрээр зурагчин залуу руу залгах ба түүнтэй уулзахыг хүссэн боловч тэрээр өөртөө нь уулзахыг хүсдэггүй. Галерейн гүйцэтгэх захирал Пик Жумбом захирал дээр очин өөртөө нь хамтарч ажиллах юм бол ирээдүйн илүү гэрэлтэх болно гэж санал тавина. Харин Пик Жумбом захирал тэр хоёрыг ярьж байх үед гаднаас Соло орж ирэн Пик Жумбом захиралтай хамтарч ажиллах болсон тухайгаа хэлэн мөн өөрийгөө захирлын урлагийн зөвлөх болсон тухайгаач дуулахад дамжина. Харин захирал тэр өрөөнөөс ууртай гарч ирэх ба энэ хоёр хамтраад намайг доромжилж байх шиг те гэд нэлээн уурлана. Өөсөг мөрдөгч Сологийн амьдардаг байсан тосгон дээр явж очин хүн болгоноос энэ гэр бүлийг мэдхүү гэж асууна. Нөгөө хүмүүсүүд нь мэдэхгүй гин. Харин зурагчин залуу нөгөө тосгонд ирсэн байх ба өөсөг мөрдөгчөд Сологийн амьдралын талаар ярина. Тэдний гэр бүл ядууч гэсэн аз жаргалтай гэр бүл байсан. Аав нь ядуу зураач, мөн хүлэгч нарт маш их хүртэй. Түүнээсээ болоод тэднэр нь дарамтлж ирдэг. Бүр Сологийн нуруунд дээр эндүүгээр түлж байсан. Гэхдээ Соло хүний урманд аач гэж дураагүй. Би түүнийг хараад үнэхээр их өрөвддөг байсан. Аав нь эцсээ тэмцэн хідэж тэдний гэр бүл өвхөөс үр аргагүй байсан баха. Тэгтээ тэр дундаас Соло ганцаархнаа амьд үлдчихсэн л гэж ярина. Галерейн босс эзэгтэйдэр Соло ирчихсэн, дуудлах худалдаан бүх зүйл бэлэн болчихсон. Мөн түүний өмнө болох хүлээн авалт ч гэсэн бэлэн болчихсон гин. Харин босс эзэгтэй нэлээд баяртай байгаа бололтой өрөөндөө байдаг нууц өрөөлөгөө яваад орсон. Тэр дотор нь маш үнэтэй ховор, нууц зураг болон баримтлууд байж идэг. Өөсөг мөрдөгч Хан Сологийн баар ажилладаг найз дээр нь явж очино. Харин найзаас нь Хан Сологийн тухай асуухад тэр үнэхээр өрөвдөлтэй охин ээж аав нь нас барсны дараа манай гэрт хамт амьдардаг байсан. Гэхдээ үнэхээр дотгошоно. Баргийн зүйл юм ярихгүй. Тэгээд л чимээгүй байдаг. Бүх зүйлээ дотроо хадгалдаг. Би түүнийг үнэхээр их өрөвддөг. Яасан ч хэцүү юм дээ гин. Өөсөг мөрдөгч энэ бүгдийг сонсоод нэг зүйл ботсон бололтой Хан Сологийн хэлсэн үгийг бодон мөн түүний аудиог сонсно. Түүн дээр нь Хан Соло сүйд залуугаа алдаад удаагүй байх үед зурагчин залуу ирэн одоо болтол ажиллаж байгаа мó чамд үнэхээр хэцүү байгаа бол би чамд хань болёо гэхэд Соло хэргүй дээ чи төрүүлээд харж бай. Би ажиллаа хийвэл надад илүү дээр байна гэж хэлж байсан байдаг. Дуудлах худалдааны өмнөх хүлээн авалтанд хүн болгон бэлдэн тэрхүү хүлээн авалтын заалан дотор дуудлах худалдаанд оролцох бүх зүйлсийг байрлуулж идэг. Гэтэл тэр донд нэгэн ваар харах ба хүн болгон сандралдаж юу болсон бэ гэд яваад очиход зурагчин залуугийн дүү инхий уучлаарай би унгаачлаа гин. Харин дуслахууд нь чи чинь яасан сони юм бэ? Наадах чи ямар үнэтэй бүтээл болохыг мэдэж байна уу гин. Харин Соло битгий хэрэлцгээгээд аль чи надтай ирж уулзаадах гин. Харин инхий ихчээ шудраг бос байгаа би зориуд унгаасноо санамсаргүй унгаасноо гэдэг нотлох баримт байхгүй. Яг таны хэрэг шиг гэхэд Соло чи яаж ингэж чадаж байна? Урлагийн хүн байж бүтээлдээ ингэж харьцаж болдго юм уу гэд явна. Өөсөг мөрдөгч бүтээл хариуцсан даатгалын ажилтан учраас ирж зураг хүргийг авна. Харин Соло бүтээлийн эзэнтэй уцаар ярих ба бүтээлийн эзэн би та нартай дахиж хамтарч ажиллахгүй гэд уцаад аслана. Соло бүтээлийн эзэнтэй уулзгаад явах гэтэл өөсөг мөрдөгч араас нь ирээд хоёуланд нь ярилцах зүйл байна. Хамтдаа явцгаая гэд тэд хөдлөнө. Бусдын үднээс даалд аваарын шатанд инхийг гүйцэтгэх захиралтай уулзчих ба таны хүснээр энэ дуудлах худалдааг болиулах гэж би хичээлээ. Харин намайг халагдах юм бол та ямар нэгэн зүйл хийгээрэй. Үгүй бол би ганцаараа өгөхгүй шүү л гин. Соло машинд явх үедээ өөсөг мөрдөгчийг өөрийг нь хизээнээс эхэлж мөрддөг болсныг нь асууна. Өөсөг мөрдөгч гайхаад би чамайг эсрэг талын байрнаас гарч байхад чинь орой харсан гин. Харин өөсөг мөрдөгч би өнжигийн мөрөөр явж байгаад тэр байрыг олсон юм аа л гэж тайлбарлана. Хагарсан бүтээлийн бүтээлчдэр Хан Соло очин урд нь өвдөх сөгдөөд уучлаарай энэ бүхэн миний буруу. Та биднэрт дахиад бүтээл хийгээд өгөөч гин. Бүтээлч тэгэх боломж байхгүй гэд шууд галаа урдна. Гал харсан Сологийн өмнөх дурсамж нь бодогдсон бололтой нэлээд айц давтна. Үүнийг нь өөсөг мөрдөгч анзаараад авна. Хэцүү нөхцөл байдалд орсон ч гэсэн Соло бие барин бүтээлчээс үргэлжлүүлэн гуйна. Бүтээлч за яг нэг удаа хийгээд үзье гэд тэд хамтдаа хагарсан ваарны өнгийг гарах гэж нэлээд хичээд Соло тэднэрт кофе авчирч өгөх ба
Вар хийх үйл явцын дундуур галаар өрдөх ба гал харсан сооло өөрийн ирэхгүй айц давтан өмнөх дурсамж нь бодогдно. Үүнийг нь үүсэг мөрдөгч хүртэл анзаараад авна. Гадаа соолог сууж байхад үүсэг мөрдөгч ирэн зүгээр эсгийг асуув. Хан Соло гэх эмэгтэйг танихад үнэхээр хэцүү юм. Үнэхээр чи хожсон зүйл байхгүй, алдсан зүйл ихтэй юм бол Хан Соло гэх эмэгтэйтэй учирсан эрэгтэй бүрийг хөнөөж байгаа хүн байгаа гэсэн үг. Чи тэгж бодож байсан уу гэхэд Хан Соло тийм ээ надад үнэхээр сэжигтэй санагдаж байсан. Би ч гэсэн энэ талаар мэдхийг хүсэж байна гэнэ. Эмэгтэй мөрдөгч уусаг мөрдөгчийн гэртэн нэр нь түн рүү залгсан боловч утас нь холбогдох боломжгүй байдаг. Тэгээд гэрээ нэгжиж байгаа санамсаргүй Юнжигийн гэрээс олсон нөгөө нууц утсыг олон доторх аудионуудын бүгдийг сонсоо суудаг. Уусаг мөрдөгчийг орж ирэх үед яагаад нотлох баримтыг нуусан талаар асуув. Мөн энэ аудионуудыг сонссон хүн яах ч аргагүй тэр Хан Соло гэх эмэгтэйг өрөвдөх нь ойлгомжтой. Чи юу хүссэн? Юу нотлохыг хүссэн? Хан Солог зүгээр л буруугүй байгаасаа гэж хүсэж байгаа юм шүү гэдэл гараад явна. Цагдаа нар галерей барилгын эргэн тойрондох барилгуудын хяналтын камерыг шалгаж явах ба яг Юнжиг дээрээс өсрөх үед нэг хүн дээшээ бичлэг хийж байсныг олж илрүүлдэг. Хан Соло уусаг мөрдөгч хоёр нөгөө хаарсан ваараа айл хизээний амжилттай хийгээд аваад ирчихсэн. Үүнийг нь инхий холоос хараа зогсож идэг. Уусаг мөрдөгч дуудлага худалдаа болон хүлээн авалт амжилттай болох болно. Харин Хан Сологийн учирсан залууг хэн хөнөөгөөд байгааг л мэдэх хэрэгтэй байна. Тиймээс Хан Соло одооноос найз залуутай болсон. Тэр нь би байх болноо гэд тэр хоёр хоорондоо тохиролцсон. Дуудлага худалдаа удахгүй болох гэж байгаа учраас Хан Соло багийнхантайгаа хамт Биг Жумбом захирлын гэртэн очиод нөгөө ярилцаж байсан маш гоё уран зураг авахар болно. Энэ үед нь уусаг мөрдөгч ирэн "Сайн байна уу? Би энэ зургуудыг даатгаж авсан даатгалын ажилтан байгаамаа" гэж өөрийгөө танилцуулна. Тэд зураг авах үйл явцын дундуур хунаг дар сууцгаана. Биг Жумбом захирал өөрийнхөө итгэсэн хүнд үнэхээр итгэх чадамжтай хүн гэдгээ тайлбарлана. Харин үүнийг нь сонссон уусаг мөрдөгч "Тийм үү? Би даатгалын ажилтан болохоор хүнд тийм сайн итгээд байдаггүй" гэн. Энэ үед уусаг мөрдөгч Биг Жумбом захирлын өрөөнд Сологийн нас барсан сүйц залуугийнх нь өгүүлдвэрлэж байсан Сайран гэх нэртэй дарс байгааг олж хардаг. Энэ нь уусаг мөрдөгчөд сэжигтэй санагдан нойлын өрөө орж хакерчин дөрөвгөө залган Биг Жумбом гэх захирлын талаарх мэдээллийг олоодгоо гэж шамдуулна. Биг Жумбом захирлын гэрийнх нь ханан дээр байсан нөгөө гой уран зургийг авч дуусна. Тэрээр Солод ханан "Би өөрт чинь өөрийнхөө хамгийн хайртай зургийг даатгаж байгаа хэмжээний тийм их тань итгэдэг, мөн таныг хүндэлдэг гэдгийг та мэдэж байгаа биз дээ. Та ч гэсэн намайг тэгж боддгоо. Гэхдээ одоохондоо хариугаа хэлэх хэрэггүй" гэхийг хөндлөнгөөс уусаг мөрдөгч сонсон инээн. Ганц хоёр үг чулуутахад Соло түүнийг авч гарan "Чи ингэж болохгүй. Энэ миний хувьд маш чухал ажил" гин. Харин уусаг мөрдөгч "Таны залууг хэн алаад байгааг та мэдхийг хүсэхгүй байна уу? Хоёулаа ажиллаа хийж байгаа бол хийсэн шиг хийцгээе" гэд Биг Жумбом захирлын нүдэн дээр тэр хоёр үнсэлцдэг. Хан Соло болон уусаг мөрдөгч хоёрыг үнсэлцэж байгааг харсан Биг Жумбом захирал гэртээ ганцаараа даарсан. Нүдэнд нь улмас сэлгэн ч гэсэн яах ч аргагүй атаархаж мөн уур хилэндээ автаж байгаа нь харагдана. Галерейн босс эзэгтэй захиж байсан зургийг Хан Соло авчирч чадсан учраас энэ удаад маш том чухал ажлыг гүйцэтгсэн. Тиймээс захирал эзэгтэй алга дагшин мөн Хан Солог магтан урамшуулдаг. Уусаг мөрдөгч хурлын өрөөнд алхтайгаа хойлохна. Алхаатаа Хан Сологийн эцэг эхийн хэргийг илүү их мөрдөд өгөж энэ хуучны хэрэг учраас олцсон нь үнэхээр муу байна гэж гуйна. Нөгөө талд эмэгтэй мөрдөгч Юнжигийн байрыг олчихсон хамгаалагчаар нь хаалгыг онгойлгуулад дотор нь мөрлөг хийгээд явж идэг. Уусаг мөрдөгчийн ахалга нь "Би чиний гуугаад байсан хэргийг судлаа, үнийг хартаа" гэд уусаг мөрдөгчөд өгнө. Тэрээр тэрхүү цаасыг харан царай нь хойвсгийн шууд л яаран босоод гардаг. Мөрдөгчнөр Юнжигийн нас барсан өдөр нөгөө бичлэг хийж байсан хүнийг олчихсон. Утсан дээрх бичлэгийг үзэж байгаад "Хүй, энийг хардаа тэр дээр юу вэ" гэд сайн ойртуулад харсан. Яах ч аргагүй дээр нь нэг хүн зогсож байдаг. Харин Солог ажил дээрээ байх үед уусаг мөрдөгч орж ирнэ. Харин Соло "Ийм оройн цагаар яах гэж ирсэн мэлээ" гэсэн. Уусаг мөрдөгч "Чи анхнаасаа надад худлаа ярьж байсан хэрэгүүгээд эцэг эхийнхэн даатгалтай холбоотой цаасыг гаргаж ирэн үүнийг хардаа ээж аав хоёр чинь хоёулаа даатгуулчихсан байсан байна. Авах хүн нь чиний нэр дээр. Чи тэр мөнгнүүдийг авсан уу? Тэгээд л эцэг эхээ алсан уу гэдэл хамаг юмыг тулгаж асууна. Харин үүнийг сонссон Соло "Тийм ээ, би эцэг эхээгээ алсан. Тэгээд юу гэж би тэр хоёрыг хоёулангийн алчаад дараа нь даатгалынх нь мөнгийг авсан" гэд гараад явна. Харин араас нь уусаг мөрдөгч зогсон. "Би чамд итгэсэн. Яг үнэн юу юм бэ? Чи үннийг хэлээд гэсэн Хан Соло. Би анхнаасаа чамд үннийг хэлсэн. Тэгтээ чи надад итгээгүй. Одоо ч гэсэн чи итгэж чадахгүй байна. Яасан? Чиний сонсохыг хүссэн зүйлийг хэлсэн чинь сонирн байна уу" гэд л яваад өгнө. Соло найзынхаа бааранд зурагчин залуутай хамт юм ууж явах ба түүнд хандан "Чи яагаад данаа миний хажууд мөн надад байнга итгэдэг юм бэ" гэхэд зурагчин залуу түүнд хандан "Тэр үеэс эхэлсэн бахаа" гин.
Зурагчин залуу ахлах сургуулийн сурагч бяцхан дүү инхийтэйгээ архичин ааваас нь болоод ээж нь хаяад явчихсан. Аав нь архины мөнгө олж ир тэр ээжигээ олж ир хоёр хэрэггүй новш минь гэж зотоод бараг алах гэж байхад нь Соло тэр хоёрыг аварсан байдаг. Тэгээд гэртээ авчран Сологийн эцэг эх тэр хоёрт маш сайхан ханан гэр оронлогоо оруулан хоол унд өгж харин Соло нөгөө зурагчин залуугийн нүүр аман дээр нь тоос дүрхэн санаа тавьж байсан. Тэр үеэс л эхлэн би чамд итгэж эхэлсэн бахаа гэж зурагчин залуу дурсан ярина. Харин тэр хоёрыг хуучин дурсамжаа зөвхөн ярьж байх үед нөгөө баар ажилладаг найз нь али та хоёр юм идээгүй бидтэй энийг идцгээл гин. Мөрдлөгийн алах өрөөлөгөө орж ирэн багийнхаа хүмүүст за би яаж хийж байгаа дарахтай ярин Юнжигийн хэргийг дахиад эхнээс нь эхлэхээр боллоо. Харин нэгэн удаад хэрэгтнийг заавал байрах хэрэгтэй шүү. Үгүй бол би ажилласаа халагдах болно гин. Соло ажил дээрээ нэгэн сонины газар ярилцлага өгж явах ба Сайран гих зургийг тайлбарлаж байдаг. Ярилцлага авч байсан сэтгүүлч нь энэ зурган дээрх түүхэн таны амьдрал дээрхтэй үнэхээр төстэй юм а гэхэд Соло тийм байна уу? Үгүй л гэж бодож байна гэд эвтэйхэн асуултаас нь булцчдаг. Үүнийг нь сонссон зурагчин найз нь нэлээд бухимдаж байгаа харагдана. Харин нөгөө сурвалжлагч эмэгтэй галерейн гүйцэтгэх захирлын тушаалаар хан Соло гэвгүй байдалд оруулахын тулд ийм асуултнууд асуусан байдаг. Хан Сологийн ажил дээр үүсэг мөрдөгч ирэн өөрийнхөө эцэг эхийн талаарх мөн даатгалын талаар мөн яаж өгсөн талаар надад бүгдийг тайлбарлаж хэлэхгүй мүү гэсэн Хан Соло та бид хоёрт яриад байх зүйл үлдээгүй. Тиймээс ингэж явъя да гэд түүнийг үл ошоон явна. Энэ үед нь түүний утсан дээр нь хамгийн анхны найз залуутайгаа авахулж байсан зураг нь мессежээр ирнэ. Үүнийг харсан Хан Соло нэлээд сандрах ба араас нь үүсэг мөрдөгчтэй хамт авахулсан зурагнууд байх ба нэгэн байршил хийлэн яг одоо хүрээдэр гэсэн байдаг. Хан Соло энэ бүхнийг харан маш их санарч шууд л хийсэн байршил дээр нь яваад очино. Харин нөгөө газар нэгэн агуулах байх ба араас нь үүсэг мөрдөгч хүртэл дагаад ирчихсэн байдаг. Хан Соло яагаад хинтээ яах гэж уулзж байгаа мөн өөрийг нь хэн сүрдүүлж байгааг мэдхийг хүснэ. Энэ үед нь Бэг Чумбом захирал хүртэл тэр агуулах дотор явж байдаг. Соло мессеж бичсэн хүний зааврын дагуу тэр агуулгын тэр номер дээр яваад оч гэсний дагуу очсон. Өмнөх нас барсан сүйд залуу болох Юн Сүнжээтэй хамт авахулсан зураг нь байж идэг. Үүнийг харсан Соло маш их зочирдон юу ч хийж чадахгүй зогсож байх үед дээрээс нь гинт юм нуурч явна. Харин амжиж үүсэг мөрдөгч ирэн түүнийг авардаг. Харин араас нь Бэг Чумбом захирал яаран гүйж ирэх ба тэр гурав бие бинийгаа харан нэлээд гайхна. Хан Сологийн гар нь шалбарсан байх ба Бэг Чумбом захирлын нарийн бичиг нь анхан тусламж үзүүлнэ. Тэрээр өөрийнхөө нарийн бичгийг совилогч мөн өөрт нь хэрэгтэй хүн гэж түүнд тайлбарлан хэлнэ. Үүсэг мөрдөгч хамгаалагчтай ярилцсан энэ агуулгын эзэн хэн бэ? Яг одоо хэлээдэх мөн Бэг Чумбом захирал яагаад энд явж байдаг билээ гэд түүнийг хардна. Бэг Чумбом захирал өөрийгөө энд ажиллаар явж байсан санамсаргүй таарлаа. Харин Хан Солог хүргэж өгөх санал тавихад үүсэг мөрдөгч түүнийг хүргэж өгөх болно гэд тэд хамтдаа гарцгаана. Юнжигийн амь насаа алсан хэргийг мөрдөгчнөр дахин нээсэн учраас тэр өдөр хэн байсан ямар VIP үрсүүлэгч нар байсныг галерейн гүйцэтгэх захирлыг дуудаж авчран шалгаан асуудаг. Үүсэг мөрдөгч гарч ирээд Солог чи яахлаараа ганцаараа ийм зүйл рүү явдаг байна. Аюулд орох төглөөштэй гин. Харин Соло өөрт нь ийм мессеж ирсэн гэж үүсэг мөрдөгчд харуулan харин тэрээр энэ бүх зүйл явуулахтай би орж ирэхдээ агуулах дотор нэг хүн харсан. Харин Бэг Чумбом захирал мэдж байгаа юм шиг шууд л орж ирсэн. Тэгэхээр Бэг Чумбом захирал энэ зүйлтэй холбоотой байж магадгүй. Одоо ч гэсэн чи бит хоёрыг хүн ажиглаж байгаа бах гэд тэд хамтдаа Сологийн гэрлөө явна. Яг хэлсэн ёсоор нь араас нь нэг машин тагнажих ба тэд хамтдаа гэрлүүгөө орцгоно. Үүсэг мөрдөгч тэдний гэрт орж ирээд нас барсан сүйд залуугийнх нь үйлдвэрлэж байсан дарсны талаар асууна. Харин Соло зөвхөн ресторандаа л худалдаалагддаг, гадуур худалдаалагддаггүй гэж тайлбарлана. Үзэгдэл солигдож хэн нэгэн тэр хоёрын байрлалгаа орж байгаа зургийг утсан дээрээ хараад сууж байдаг. Үүсэг мөрдөгч Хан Солоод итгэхийг хүсэж байна. Тиймээс чи надад юу босон тухайгаа яриад өгөөч гин. Хан Солоо хүүхэд байхдаа ээж автагаа үнэхээр аз жаргалтай байсан. Гэхдээ аав минь мундаг зурааж байгаагүй. Тиймээс мөн хүлэгчдээс мөнгө зээлээ дэндүү их өртөө байсан. Мөн хүлэгч нар байнга ирж манай гэр бүлийг дарамтлагдаг. Түүнээсээ болоод эцэг их маань тийм үйлдэл хийсэн баха. Нэг өдөр ээж маань надад мөнгө атгуулад кино үзээд ирээ гэд явуулсан. Гэхдээ яагаад ч юм тэр өдөр би кино үзхийг хүсээгүй. Замд таарсан дахианы газраас дахианы мах авчаад гэрлүүгөө ороод ирсэн ээж аав хоёр маань амиа хорлох гээд сууж байсан. Харин ээж маань тэр асаагурыг намайг асаа гэж хэлсэн. Би ээжийнхээ үгэнд ороод асаасан. Гэхдээ хамтдаа өгөхийг хүссэн боловч яагаад ч юм би амьд үлдчихсэн. Би сэрчгсэн. Би эцэг ихтэйгээ хамт амиа хорлох байсан боловч би бүтлгүүдчихсэн. Тэгээд л би ганцаараа энэ хорвоог туулах болсон гэд уйлахад нь
Уусааг мөрдөгч түүний бүх яриаг анхааралтай сонсон энэ бүхэн чиний буруу биш ээ гэж түүнд тайвшруулах үг хэлэн түүнийг тэрвэн тайвшруулдаг. Хан Соло маргааш нь ажил дээр ирээд өөрийнхөө галерейтай хамтран ажилладаг сторожуудыг шалгадаг. Тэр донд Флекс гэх өөрийнх нь өчигдөр очсон сторож байх ба түүнийгээ туслахаасаа асуусан. Тийм ээ, манай компанитай хамтарч ажилладаг. Гэхдээ компани эд зүйлс байхгүй. Тэнд зөвхөн босс эзэгтэй хувийнхаа зүйлсийг хадгалдаг гэж сонссон юм байна гин. Хан Соло босс эзэгтэйгээр очин өөрийнхөө ажлын тайлагнах ба сүүлийн үеийн артуудыг та нэг хараад өгөөч. Артистууд нь сүүлийн үеих болохоор артууд нь хүртэл нэлээд сонирхолтой юм байлээ гэд нөгөө босс эзэгтэн компьютерийн нууц үгийг сэмхэн мэдээд авчихдаг. Мөрдөгчнөр Юнжигийн үхэлдээ Юн Сүнжигийн үхэл мөн холбоотой байж магадгүй гэд Юн Сүнжигийн үхлийг мөрдөж эхлэн тэрээр нас барсан усан онгоцоо яг үхэхээсээ өмнөх өдөр нь засуулсан байдаг. Харин засварч нь тийм ээ би тэрийг маш сайн янзалсан. Гэхдээ яагаад гацсан юм бол би үнэхээр ойлгохгүй байна. Онгоцоо тэр хүн өөрөө ирж аваагүй. Харин найз нь ирж авсан гэхэд мөрдөгчнөр энэ хүн мөн үү гэд нөгөө зурагчны зургийг үзүүлэхэд засварчин залуу мэдхгүй байна. Яг ижилхэн жимшиг гүү жимшиг гэж булзайруулна. Хан Солог ажил дээрээ байхад нь Уусааг мөрдөгч орж ирнэ. Харин түүний туслахууд нь энэ хоёр нэг л с сэжигтэй байна да. Хоорондоо юу яриад байгаа юм бол гэдэл нилээн сонирхцгоно. Тэд нэр цайныхаа цагаар хүртэл хоорондоо ярилцах ба үгүй тэр хоёр үнэхээр сонирн байсан. Тэр хоёрын дунд ямар нэгэн юм байгаа гэдэл ярилцсан. Харин Уусааг мөрдөгч болон Хан Соло нар хамтдаа найзынхаа баар нь хоол идэж байна. Үүнийг нь хамт ажилладаг хүмүүсүүд нь буюу туслахууд нь бөөндөө хараа зогсож идэг. Хан Соло Уусааг мөрдөгчөө таныг маргааш манай компани цэвэрлэгч хүртэл хандахгүй болохондэ гэхэд Уусааг мөрдөгч тийм ээ эн чинь чи бит хоёрын зорилго бидтэй. Чи бит хоёрын талаар илүү сайн сургалт харах тусам Хан Соло гэх эмэгтэйгийн залуучуудыг хин хөнөөгөөд байгааг илүү хурдан мэдэх боломжтой гэд тэр хоёр хоорондоо ярилцаж байдаг. Гэхдээ гадна талаас зурагчин залуу тэр хоёрыг хамтдаа хоол идэж байгааг хараа зогсохоос гадна нэлээд гайхсан царайтай харагдана. Уусааг мөрдөгчийн хакерчин дүүн Пик Чумбом захирлын талаар нэлээд судлаа. Тэрээр нэг аппликейшн зохиогоод гэнт баяжчихсан. Мөн өөрийнхөө талаар мэдээлэл болон зургаа оруулах үнэхээр дургүй. Тэгээд би яаж хийж байгаа зургийг нь олсон. Үнэхээр царайлаг төгс боловсралтай өндөр өөлөх зүйл түнд юу ч алга ахаа та хардаа гэж зургнуудыг харуулсан. Тэр дунд нь сайн дурын ажил хийж байгаа зураг харагдана. Уусааг мөрдөгч нөгөө сайн нурын байгууллага дээр очин Пик Жумбом захирлын талаар асуухад манай бүртгэлд байхгүй байна. Гэхдээ туслах байгууллагуудад байж магадгүй гин. Харин суугууг асуухад тийм ээ манай байгууллагт байсан байна гин. Энэхүү суугуу гэх хүн бол Хан Сологийн цэрд нас барсан хамгийн анхны найз залуу. Мөн тэр ажилтан суугуутай хамт ажиллаж байсан манай ахлах ажилтан удахгүй Солонгост ирнэ. Та тэр хүнээс илүү мэдээлэл авчгаа. Тэр хүн илүү сайн тань тайлбарлаж өгөх болно гэж хэлнэ. Эмэгтэй мөрдөгч Уусааг мөрдөгчийн алах дээр очин даатгалын газрын хүмүүс яг одоо энэ хэрэгээс нэрээ татцгааг нь харин Уусааг мөрдөгч ирэн яагаад чи ингэж байгаа юм? Би өөрөө хэргийн сэжвэрийг барьчихсан байна. Яг одоо ингэхээ бойл гэхэд эмэгтэй мөрдөгч чи угаасаа Хан Солоод л итгээд байгаа үсттэй. Би тэр эмэгтэйд чинь итгэж чадахгүй байна гэн. Мөрдөгчнөр цаадагийн газар зурагчин залууг авчирчихсан байцааж идэг. Тэгснэ чи энийг хардаа Юн Синжиг нас барахаас яг 1 хоногийн өмнө чи түүний онгоцыг засварын газраас авсан байна. Яахлаараа чи түүнийг авдаг үлээ. Юн Синжээ өөрөө яачихсан гэсэн. Нөгөө зурагчин залууч нь Соло надаас гуйсан юм а. Би тэгээд л онгоцыг нь авсан гин. Энэ үед нь Соло түн рүү залгах ба хоёр ч удаа дуудлагын таслана. Уусааг мөрдөгч сайн дурын алхтай ярих ба яагаад суухуг нас барсан талаар асуухад нөгөөх нь тэр бүхэн бол Хан Соло гэх эмэгтэйгээс болсон. Хан Соло л түүнийг алсан гэж хэлнэ. Үүнийг сонсон Уусааг мөрдөгч байж чадахгүй. Та яг одоо Солонгост ирж байгаа биз дээ. Би таныг явж очиод тосё гэд түүнийг тосно. Тэд хамтдаа машинд явж явах ба сайн дурын ахлах тийм ээ суухан оюутан байхаасаа сайн дурын ажил хийдэг байсан. Тэр Хан Соло гэх эмэгтэйтэй уулзнаасаа хойш нэг л биш болсон. Тэгээд л байн амиа хорлох үхэх талаар бодож эхэлсэн гэл тэр хоёрыг ярьж байх үед яг хажууд нь нэг хар машин явж явах ба гинт урд талд нь гарч ирснээр хоошоо ухраад эхлэн үүнийг харсан Уусааг мөрдөгч өөрийнхөө өрүүлийг далид дарснаас болоод боршуур мөргөн хид хідэн удаа өнгөрөөд эргэждэг. Үүнээс болоод нэлээд том осол болох ба нөгөө хар машин чинь шууд л юуж болоогүй юм шиг өнгөрөөд явна. Араас нь дахиад нэгэн цагаан машин ирж зогсох ба дотроос нь нэгэн өндөр өсгөөтэй эмэгтэй хүн тэдний зүг алхна. Харин Уусааг мөрдөгч хальт ухаан ороод харахад өөдөөс нь Хан Соло хараа зогсож байдаг. Ингэснээр манай киноны 5 6 дугаар анги маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань part 3 маань таалагдсан бол лайк болон subscribe-а дараад
Мөнх Лунаа сувгатайгаа хамтран ажиллахыг хүсэж байгаа хувь хүн болон байгууллага байвал манай сувгийн Instagram хаяг руу юм бичээрэй. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараачийн парт хүртэл түр баяртай.